Хангуулдургийн эрүүл мэндийн нэгдлэн нарийн мэрэгжлийн 24 үйл оншилгооны болон параклинкийн 16 кабинеттэй 78 ортой хэвтүүлийн эмчлэг тасагтай 209 эмч ажиллагчтайгаар дүүргийнхээ 108 мянган гаруй хүн ам эмнэлгийн нарийн мэрэгжлийн 1-2 дахь шатлалын тусламж үйлчлэгийг хүргэж байна. Харин сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийг хамгаалах тус байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж түргэн тусламжийн машиныг цагдаагийн байгууллага ачиж явахыг оролдож мөн жолооч нарыг барьж авсан байна. Арш компани 15 давхар барилгыг замын цагдаагийн ажилтан албан хаагч нарт орон сууц барьж өгөхөөр төлөвлөсөн гэж тайлбарлаад байгаа юм байна. Эмнэлгийн онцгой объект учраас 30 м орчим одоо барилга баригдсаггүй. Замын цагдаагийн газар Арш гэдэг хувийн компани энэ офисыг барьж өгсөн учраас төлбөрт нь танаа энэ АК корпусын чинь барилгыг барьж энэ одоо замын цагдаагийн ажилчид байр барьж өгч гэнэ гэсэн юм ярьж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр харамсалтай байна. Мөн холбогдох албан тушаалтан тус барилгын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Тэгвэл үнэн бодол нь мэдэгдэхгүй олон шалтгаан тоочж байгаа гэдгийг их сурвалжууд дурдж байсан юм а. Мөн нэмж барилга байгууламж барихгүй байгаа хэрнээ барилгыг нураах шаардлага байхгүй. Энэхүү барилгын дулааны шугам нь нийлгарч цууралт үүссэн байна. Эрүүл мэндийн зориулалтаа барилгын дэргэд шинээр барилга барих бол 2 м-ээс дээш өндөртэй байж болохгүй гэсэн хуулийн залтуудыг зөрчиж байгаа гэсэн юм а. Энэ барилга энэ 3 корпусороо бол 1988 онд миний мэдж байгаагаар ашиглалтанд орсон 25 жил болж байгаа байр бидний хүчээр төрж гаргасан. Дараа нь болохоор юу болсон бэ гэвэл том тэргээ оруулах гад бас биднийг нэлээ юм болж иж бид нар хамгаалж чадж байгаа ганц юм маань бол төрөний тэргүүдээ хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой байсан. Төргөн тусламжийн тэргээ хүртэл ингээ урд нь ингээ тавилж барилсан боловч бид нар баг хүч төрөгдөж баг энэ ажиллагааг бүр арайч бараг 10 цаг хүртэл бид нар манжиж зогсоосон. Ер нь манай улс эрүүл мэндийн салбарын хөгжлөөр бусад улстай харьцуулахад үйлчилгээний хүртээмж техник тоног төхөөрөмжийн дутагдaltaй байдаг нь нууц зүйл биш. Харин арай ядуу үйлчилгээг иргэдтэй тэнцвэртэй хүртээмжтэй байх гэж ядаж байхад өөр бусад гадны нөлөөллөөр үйлчлүүлэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа энэ асуудал хувийн байгууллагууд холбогдох албан тушаалтан, хуулийн байгууллага холбогдох албан тушаалтан анхаарлаа хандуулж үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөсэй гэж хүсье. Та бүхэндээ мэдээллийг үргэлжлүүлэн суралцж хүргэх болно.